Өөрийнхөө давтаа морил Антони байна. Энэ бол манай дэлхий. Энэ гариг нь маш олон амьтан ургамал, амьд бие зүйлсийн гэр орон. Гэвч хэсэг бүлэг этгээдүүд бусдаасаа хит хүчрэхэг илүү давмгай тул энэ гариг зөвхөн өөрсдийнх нь мэт аашилдаг. Тэднийг нийтэд нь хүн төрлөختөн гэдэг. Тэгвэл нэг асуулт. Хүн төрлөختнийг өдий зэрэгтэй хүчрэхэг болгосон хамгийн суур үйл явдал юу байсан бэ? 1. Тэд гал гэдэг зүйлийг олж хэрэглэж эхэлсэн. 2. Тэд зэвсэг ашиглаж эхэлсэн. 3. Тэд хилцэв гэдэг зүйлийг бий болгож үр хойчтой мэдлэг дамжуулж эхэлсэн. 4. Тэд хоол хүнсээ болгож эхэлсэн. Танд сонирхолтой санагдаж магадгүй ч энд зөв хариулт байхгүй. Антони юу яриад байгаа юм бэ? Өөр юу байж болох юм бэ? Гэж бодож байвал анхаарлаа нашаасаа хандуулаарай. Хүн төрлөختнийг өдий зэрэгтэй хүчрэхэг давмгай болгосон үйл явдал бол тэд хоёр хөл дээр явж эхэлсэн. Анх гараараа газар тулж сармагчин бич адил явдаг байсан хүмүүс хөл дээр зогсноор харах түвшин нэмэгдэж илүү холзой тарж эхэлсэн. Энэ нь хөгжлийн явцдаа хүн төрлөختөнд араатан ойртож ирвэл бутанд толгоогоо хийгээд чичирч байснаас илүү бутнаасаа гараад дээш үндийгөөд араатныг арай холоос олж хараад зүхтааж байсан дээр юм байна гэдэг санааг өгсөн. Мөн хамгийн чухал зүйл болох хоёр хөл дээрээ явснаар тэдний гар чөлөөтэй болж эхэлсэн. Нэг үгээр үйдэж эхэлсэн. Тиймээс тэд элдв зүйл оролдож, шидэж, барьж, үрж, цуглуулж эхэлсэн. Тэд илүү сониуч болсон. Эндээс л бүх зүйл эхэлж тэд сул гараараа мод, чулуу барьж илүү сониуч болсон тул олон зүйл туршиж, тэр хэрээрээ алдаж, онож, мэдээлэл ихтэй болсон тул түүнийгээ цааш дамжуулж үр хожтой үлдээж эхэлсэн. Энэ бол хүн төрлөختөн буюу та бид хэрхэн хүчрэхэг болсон тухай түүх. Мөн хэрхэн илүү хүчрэхэг болох вэ ч гэдэг түүх. Хэрвээ та илүү хөгжиж, сайжрыг, илүү сайхан амьдрий, өөрчлөгдөе гэж бодож байвал танд хүн төрлөختөн анх галыг олж нээсэн шиг галзуу аазтай үйл явдал. Эсвэл хүн төрлөختөн анх зэвсэг боловсруулж хил бүтээсэн шиг галзуу чадвар хэрэггүй. Магадгүй зүгээр л та аюулгүй мэт санагдаж байгаа бутнаасаа үндийгөө жахан үйдэх хэрэгтэй баг.